Нийслэл дүүргүүдийн цэцэг даргын тамгын газрын цэргийн штабын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр цэргийн штабаас 2017 оныг хууль тогтоомжийг сурчлах жил болгох зорилтыг дэвшүүлсэн юм а. Нийслэлийн цэцэг даргын тамгын газрын цэргийн штабаас 2016 оныг батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах дэмжлэг үзүүлэх жил болгоно зорилгыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн оюутан цэрэг хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Эрүүл мэндийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан байна. Зорилгын хүрээнд 2016 оны үйл ажиллагааг дүгнэхэд Сүхбаатар Чингэлтэй дүргийн цэцэг даргын тамгын газрын цэргийн штабууд бүрэн хангалттай үнэлэгдсэн байна. Харин сонгон найрхан дүрэг Баянгол дүрэг ажлаа сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарчээ. 2016 онд бид нэр бас олон ажлуудыг бас орон нутгийн төрийн захиргааны байгууллага дүүрэг хороо иргэдтэйгээ хамтарч одоо зохион байгуулж явууллаа. 2016 онд батлан хамгаалах багц хууль үндсэндээ шинээр одоо батлагдсан. Хуучин иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан агчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж байсан бол цэргийн албаны тухай хууль, цэргийн албан агчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн ийм шинээр 2 хууль батлагдаж гарсан. Бүр цаашлаад 2 хууль шинжлэгдэн боловсрогдсон. Тийм болохоор бид нэр 2016 онд шинэ хуулийг ард иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаатай засгийн холбоотой ингэж явж ирлээ. Нийслэлийн цэргийн штабаас 2017 оны хууль тогтоомжийг сурталчлах жил болох зорилгыг дэвшүүлсэн байна. Мөн энэ үеэр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, тэдний эрүүл мэндийг сайжруулахад тулгамдж буй асуудлууд цаашлаад хэрэгжүүлэх үйл ажиллагаа сэдвээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж цаашид хийх ажлаа тодорхойлсон юм а.